Бүлэг 1 цагаан сүнс. Цагаан эрчим ба цагаан сүнс. Цагаан сүнсний талаар өгүүлэхийн өмнө цагаан эрчмийн талаар дурдах учиртай. Үрс та нар цагаан эрчим гэхээр танан цагаан өнгийн сайхан эрчим гэж бодож ойлгодог. Гэтэл үүнд цагаан үйлсийг аривдуулдаг бүх өнгийн эрчмүүд багтдаг. Хар өнгөтөөж цагааны үйл хэргийг дэлгэрүүлдэг эрчмүүд хүртэл байдгийг мэдэх хэрэгтэй. Өнгөт дэлхийг бүтээн бий болгоход сайн бөгөөд зөв эрчмүүд анх үүссэн юм. Тийм үүсэхдээ алтан наран ижээгээс алтан шаргал өнгийн эрчмийг, мөнгөн саран ижээгээс мөнгөлөг өнгийн эрчмийг татан буулгаж, тэр хоёр өнгийн эрчмийн сүлэлдээнд ор энэ нарт замбуулан бий болгосон бөгөөд энэ хоёр өнгийн эрчмийг хооронд нь сүлэн нэгдүүлж дэлхийн ээж дээр байх ёстой арга ертөнцийн чийг тоосны эрчмүүдийг бас гарган бүтээсэн түүхтэй. Ийхүү дөрвөн төрлийн эрчим сүлэлдэн нэгдэж хоорондоо эргэлдсэн, нэг нэгэн рүүгээ урссан, нэг нэгэндээ дамнагдсан байдал хэмээр дэлхийн ээжийн хамгийн анхны дүр үүсэн бий болжээ. Алтан гурвалжингийн гэрээт хилцэл дор буюу тэнгэр эцэг дэлхийн ээж хоёрын хоорондын үүсэлт хилэлцлээр эдгээр эрчмүүд үл тасрах амин дор хөрс шорооны эрчмийг өөрөөсөө ялгаруулах зарчмаар байгалийн эрчмийг үүсгэн бий болгож оршин хэмээсэн агуулгыг алтан гурвалжингийн зөвхөн эрчмийн үйл хэрэг дотор нь багтаасан байдаг. Уг гэрээнд дэлхий дээр наран саран ээжийг гадна бусад одод мичдээс, гариг иргэсээс эрчим туяа цацрагийг хоорондоо нэгдүүлэн сүлсэн байдлаар эсвэл дан дангаар нь буулгаж авсан эрчмийн оронд дэлхийн ээжээс эргүүлээд өөр нэгдэл дор бий болгосон эрчмүүдийг ялгаруулан холбож байна гэсэн хэлцэл бий. Дэлхийн ээж дээр эрчмүүд нэгдэх замаар мөн бусад гариг иргэсээс ирэх гэрэл, туяа, эрчим цацрагуудыг хуран авч хооронд нь сүлэлдүүлэн бий болгосноор дэлхийн ээж аажмаар бүрэлдэн томорсоор одоогийн дүрдээ орсон юм. Дэлхийн ээж дээр дан сайн цагаан эрчим буулгаснаар дэлхийн ээжийн хэм бүрэн бүрэлдээгүй учраа хар эрчмийн хэсэгт айлдсан шиг эрчмүүд нь хэд хэдэнтэй задран сарниж хоорондоо үл нийцэн эвсэхгүй байсан тул харын эрчимтэй холин сүлэлдүүлж нэгдүүлэхийн зэрэгцээ өөр бусад эрчмүүдийг үүсгэн байж их дэлхий оршин буйг дахин тунгаах учиртай шүү үрс. Хар эрчим дотор тоосонцор байсанчлан энэ цагаан болон зөв эрчим дотор зөв хэм химнэлтэй мэдээлэл болон үйлдэлийг өөртөө агуулсан эрчмийн ширхэглэгүүд гэж бий. Тэр тоосонцруудыг зүрлвэс агаар дотор байх хүмүүний нүдээр үзэж үл чадах тоосонцор гэдэгтэй адил оршино. Эрчмийн урсгал хаанаас эхлэн хаана хүртэл дамнагдаж байна вэ? Хаана эрчим байна вэ гэдгээс хамааран тухайн орон зай оршихуйд зөв мэдээллийг агуулсан эрчмийн ширхэгүүд ямагт байдаг. Цагаан зөв эрчмүүд бүхий л оршихуйдад эд зүйлст хүмүүст бүх орон зайдад тархан оршиж байдаг юм шүү үрс. Сүү эсвэл аршаан байлаа гэхэд түүний дотор нь ч гадна нь ч байна. Юунд л бол юунд, хаана л бол хаана, бүх зүйлд цагаан эрчим бүхэл дээж бай, хэсэг хэсгээрээч бай, ямхын төдийдч бай, их бага хэмжээгээр оршин байдаг. Энэ эрчим амьд орших хийгээд бүхий л орон зайдаас мөн ялгарч болно. Нар сар оддоос оршихуйн мананцрууд болон засахуйн, устдахуйн гэх мэт өөр ертөнцүүдээс мөн хүмүүний биеэс ямагт ялгарч байдаг. Түүнчлэн тэдгээр бүх оршихуйдад үл тасрах амин хууль буюу жамын хуулиар ялгардаг буюу тухайлбал хүмүүн биед эрчим орлоо гэвэл сүлэлдэн нэгдээд эргэн гарч байдаг. Босоо голч буюу хүмүүний биед байрлах үндсэн 7 эрчмийн нэгэн том урсгал буюу цагаан эрчмүүд нь ил бие дээрээ орших үндсэн том 7 хүртээс цааш салаасан бага 108 хүртэд хүрч цааш дамнагцаар биеийн зах хязгаарт буй хурууны үзүүр хийгээд өсний үзүүр хүртэл хүрдэг. 7 хүрд яг нэгэн хэмжээс шугамд оршдог бөгөөд бүгдэнд нь дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлд эрчмийн урсгал дамнаж байдаг. Үүнд 7 хүрд болон бага 108 хүрдээр дамнагдаг нь арга биеийн үйл юм.
Үүнээс гадна сүнсгэл биед эрчмийн урсгалууд эргэлдэж урсаж байдаг. Аргын биед байрлах хурдууд болон эрчмүүдэнд бэлгийн бие буюу сүнсний нэгдэн огтлолцож бүрэн бүрэлдэхүүнд нэг бүтэн цогц биеийг үүсгэснээр арга биеийн эс бүрт эрчмүүд дамнан шингэдэг. Алтан дэлхий дээр буй амьтан ургамал уулс, хөр шороо, ус, аршаан, үйлс хүртэл эрчимтэй. Та нарын амьгүй хэмээн хэлж байгаа хөөрөг, тагш хүртэл эрчимтэй бөгөөд бэлэг оршихуйн амьтай. Та нар үйлдэлтэй, хөдөлгөөнтэй байвал амьтай хэмээн зөвхөн аргын ухаанаар буруу бодон тунхаадаг шүү. Амьтай зүйлс нь арга ертөнцөд ч амьтай, бэлэг ертөнцөд ч амьтай. Та нарын амьгүй гэд байгаа бүхэн далд оршин амьтай байж болно. Тэгж үзэхээр амьгүйч байх боломж эд зүйл бас байж болно. Наран саран ижийн оддын хийгээд бусад оршихуйдаас ялгаран байх эрчмүүдийг өөртөө нэгдүүлэн цуглуулж хувиргаад дэлхийн ээжэд ирж чадах эрчмүүдийг дамнуулдаг. Сайн хийгээд зөв эрчмүүдийг дотор нь байгалийн оршихуйн, хүмүүний болон амьд оршихуйн тэвүүдийн эрчим гэж хуваана. Байгалийн эрчим бол дэлхийн ээждэр ирсэн огторгуйн эрчмийг өөртөө хувирган дотроос нь гадагш, гаднаас нь дотгош гэсэн эргэлт дор ялгарч байдаг. Огторгуй эрчим буюу наран саран, гариг гэрхэс одод оршихуйгаас ирэх эрчмүүдийг тэр оршихуйд нь эсвэл хоорондоо дамнуулан сүлэлдүүлж үүсгэнэ. Эсвэл дэлхийн ээж болон бусад ертөнцүүдээс ирсэн эрчмийг өөртөө хувиргаж огторгуйн эрчмийн нэгэн төрлийг үүсгэн гаргадаг. Амьд оршихуйн эрчимд хүмүүн, амьтан, эдээс ялгарах хийгээд нэг нэгэндээ дамнуулан үүсгэх эрчмүүд төлхөө байдаг. Хүмүүний сүнс. Балчир үрсийн сүнсийг хэрхэн зэхэн бэлддэг вэ? Буурлууд. Ямар ч хүмүүний сүнсийг удмын үгт нь хариуцсан зэхэн бэлддэг. Ямар ч хүмүүний химээхийн цаанд бүх хүмүүсийг химэн ойлгож болно. Энэ л хүмүүний сүнсэн биеийг зэхэн бэлдэх мөчлөг дор арга биеийг ч хаанаа ямар содон мингтэй байх, хаанаа ямар тамгалаатай байх, сэвлэг нь ямар байх, хурууд дээр нь байх хийн ямар байх вэ гэдгийг тооцоолон бүрдүүлэн бий болгодог. Хүмүүний энэ л махан бие үндсэн 5 сүнстэй байна. Энэ үндсэн 5 сүнс дотор амин сүнс, махан сүнс, цусан сүнс, ясан сүнс, үйлдэлийн сүнс хэмээн 5 байдаг. Энэ 5 төрлийн сүнсийг зэхэн бэлдэхдээ амин сүнсийг бол үр тэнгэр хийгээд амийн эддээс заавал зөвшөөрөл авч заавал бүрдүүлэн бий болгоно. Түүнийг хариуцсан байх амийн эддээс гуйн авнаа. Амийн эзэд химээх нь эцдийн хэсэг дээр хөөрөлдөн гарч ирнэ. Амийн эзэд хүмүүний энэ нарт хорвоо дэлхийд амьдрах чадамжийг тогтоож өгсөн байдаг. Хүмүүний ам химээх нь алтан шаргал, улаан өнгийн, томсон дээс мэт буюу арга бие дээр гол сутас гэж айлдагддаг нарийн дээс байна. Амин сүнсийг амны эддээс авна химээх нь мэдүүлж бие үр удамдаа ийм балчир үрийг мэдлүүлэхээр зоригдсон байна хэмээн амьд оршин тогтох эсхийг айлдан эрхийг нь авахыг хэлнэ. Удам угсааны оройн дээд эзэд амийг бүтээн бий болгож чадах нь түүнийгээ нарт хорвоо дэлхий дээр амьдруулах эсхийг амийн эддээс асуун тодруулж шийднэ. Амийн эзэд буюу удам угсааны ээж аавын талын өвгөд эмгэд гэд удмын 6 дэд өвгөд хариуцнаа. Энэ 6 өвгдийн дор байрлах бүхий л өвгөд эмгэд нэгдэн чуулж ийм үрийг энэ нарт хорвоод мэдлүүлье хэмээхийг дээд 4 төрлийн өвгөд ээж аавад хоорондоо зөвшөлдсөн бэлгийн хүчээр хөөрөлдөнө. Манай удмаас мэлмийг нь ээж ааваас зөвхөн ухааныг нь аавын аав талаас хүдэр чирэг махан биеийг аавын ээж талаас зан үйлдэл буюу махан бие хэрхэн аван шогшох ямар боловсралт хүмүүн болгох вэ хэмээн ирж байгаа үр дээр тунгаана. Ингэж ээжээс нь дээших 7 үеийн өвгөд тэнгэрт байрлах ойрын 5 өвгөд
ээжийн аав талын тэнгэрт буй 5 үгэд, хоёр талын дээшээ 7 үгэд нэгэн үрийг нарт хорвоо дэлхийд мэдлэх эсхийг шийдэнэ. 6 удмын дээд 4 удам угсааны ээж аав нь нийлээд энэ үрийн талаар аргаарч бэлгээрч хамт хэлэлцэнэ. Тэнгэрт гарсан бол 5 үгэд гин. Нартад өвөө эмээ нь амьд сэрүүн, ээж аав нь ч амьд байвал Тэнгэрийн 5 үгдэд тэгж айхтар нөлөөлөхгүй. Тэгсэн атлаа эрдэм ухаан нь ээжийнх нь яхар зам байг, ээж аавынх нь өглөг зам байг гэсээр зан авируд нь энэ үрд дамнагддаг. Өвөө эмээгийн зан авирыг өвлөн төрнө гэсэн үг. Ээж аав бол бэлэг биеийг өртөөлөвлөн буулгана. 4 удам угсааны өвгөд эмгэд энд мэдлэх үр аль удам угсааны үр байхыг 4 удмын алийг даган оршихыг шийддэг. Нэгэн өргөө гэрийн хатан ноён 2-оос 10 үр мэдлэг. Тэр 10 үр нь энэ 4 удам угсааны залхамж болно. Түүнээс хатан үр бол ээжийн ээж тал гэхгүй. Ноён үр байлаа гэхэд аавын аав гэхгүй. Нэгэн ноён үр мэдлээ гэхэд тэр үр ээжийнхээ аавын удмынх байг. Ээжийнхээ аавын удам байхын тулд түүний аав ээж хоёрынх нь аль нэг удмын үр байгаа. Зарим үрийг мэдлэхэд түүнээс ч арвин үеийн олон үгэд оролцсон. Сүнсэн биеийг бүрдүүлэхдээ нэг удам нь заавал ноёлон оройлсон байдаг. Энэ цацраг салаан дор энэ үеийн 7 зүн хийгээд амин сүнснийх нь бүрдэл бий болно. Тэгэхээр үр чиний асуугаад буй ойрын 7 үгдөөсөө ямар зарчмаар дахин мэндэлдэг вэ гэдгийг хариулъя. Мэндэлж буй үрийн амин сүнсийг хариуцаж буй учраас тэр удмын дараагийн удам болгож эрт цагийн өвгдийн сүнс нь ч байг, ойр төрлийн удмын сүнс нь ч байг. Тэдгээр нь тэнгэрт дүүргэх үйл хэрэгээ дүүргээд нарт хорвоод мэдлэх үйлтэй учраа мэдлэх жамтаа шүү. Удамд мэдлэх бүх үрсийн амийн тоо хэмжээ хязгаартай байдаг юм шүү. Гэхдээ бүх удамд өөрөөр тоотой. Зарим удад 1000 байхад зарим удамд бум байна гэх мэтчлэн өөрөөр тоотой. Цагааны талын буюу цагаан сүнсүүд 108 хэмжээс оршихуйдад оршиж, энэ нарт хорвоо дэлхийд дахин давтан мэдлэх хуйлтай. Нэгэн хүмүүн халилаа гэхэд сүнсүүд нь хідэн хэсэг задарч болно, цулаараа оршиж болно. Цус нь сүнсийг 5 хэсэгт хувилж хувааж болно. Нарт хорвоо дэлхий дээр мэндэлж буй үрийн амин сүнс хийгээд бусад сүнсүүдийг удам угсааны дээд өвгөд хийгээд бага өвгөд буюу дээш 7 өвгдийг багтаан ойлгоно. Дунд өвгөд гэж 8 дахь өвгдөөсөө дээш 14 дахь үеийн өвгдийг дунд гэнэ. 14-өөс дээшээ хитж хүртэл айлдагдаж болох өвгдийг дээд өвгдөд тоолно. Тэгэхээр мэдлэн бий нэгэн үрийн амин сүнсийг 7 үгэд хариуцж буй шүү. Ижидээ амтай, аавдаа амтай, өвөөдөө амтай гэж хөөрөлдгийн цаана хэмээн үрс та нар хөөрөлддгийн цаана ийм удам угсааны хэлхээ холбоог сануулсан буй юм шүү. Амин сүнсийг бүрдүүлж буй алтан улаан шаргал өнгийн дээс бий. Өөрийн химээсэн дүр төрх хөө хуйг, онцлог чадвар, чадамж, хүч, эрдэм ухаан, урьд төрлүүдийн түүх, өдгөө нартад мэдлээд дүүргэх үйлс дотор нь заавал шингэсэн байгаа. Амин сүнс олон зэр зэвсэггүй учраа амин сүнсээрээ тулалдаад байдаггүй гэсэн үг. Амин сүнс үрсийн аргын дүртэй ихэнхдээ төхөө байдаг. Заримийнх нь өөр байж болдог. Амин сүнсний эрхийг амны эддээс авлаа. Эрчим мэдээлэл, чадвар, чадамж бүгдийг аль оршихуйн ямар эрчмээс бүрдүүлэн бий болгож байгаагаас хамаарат өдгөө туяадын, оддын, гэрлийн, болор, туяаны үрс гэх мэт ангилаад байгаа юм. Амин сүнс бол нарт хорвоо дэлхий дээр мэдлэх үртэй шууд хамаарч аргын биед хүн холбоотойгоор оршсон сүнс юм. Хагас өглөөд үед л гарна уу гэхээс бусад үед амархан гардаг сүнс биш шүү. Амин сүнсний хим нь маш бага хүртэл буурш болдог. 0.1 сая
0.1 саяын хувь ийн эрчмийн хэм хэлбэлцэл дор орших үе бий. Хагас үхлүүдээрч бүтэн үхлүүдээрч ингэж багасч болтгоо. Хүмүүс та нар балчир үрийн талаар сайн ойлгох хэрэгтэй. Хаана ямар оршихуйдын эрчим мэдээллийг авч өдгөө нарт хорвоод мэдлэх гэж буй амин сүнсийг бүрдүүлснээс нь бол балаад тэр одон гэрээс ирсэн, тийм оршихуйгаас ирсэн, тийм гэрлийн хүүхдүүд, тийм туяадын хүүхдүүд хэмээн айлдаад байгаа юм. Амин сүнс өөрийн гэсэн хүйстэй бэлэг ертөнцийн цагаан сүнсний оршихуйд хүйсгүй сүнс гэж байхгүй. Амин болон бусад сүнсний хүйс ямар буйгаас хамаарч нартад мэдлэх үрсийн зан чанар тодорхой болно. Тэгэхдээ амин сүнсний хүйс нь буюу энэ хос байх 46 эд буюу хоромсом нь үр чамайг хатан байх уу, ноён байх гэдгийг шийднэ. Ийм богинохон эсвэл урт байх нь байна. Ийгэрэг нь богинохон байвал бүртчон одон гэрээс X нь дахиад ийм хоёр адилхан урт байвал хоо марал одон гэрээс эрчмүүдийг нэгдүүлснээр мэндэлсэн хэмээн танина. 46X Y байвал эрүүл ноён хүмүн. 46XX байвал эрүүл хатан хүмүн. Ийгэрэг нь богино байвал бүртчон одон гэртэй холбоотой X нь ийм тахир урт байвал хоо марал одон гэртэй холбоотой. Эрс хүйстэн гэж бас байна. XX Y болбол эрс хүйстэй мэдлэх ба амин сүнсэнд нь бүртчон одон гэр, хоо марал одон гэрийн эрчим хоёулаа байна гэж тунгааж холбоно. XXY эсвэл XXXXY гэж байж болно. Тэгвэл эдгээр үрс манин үрс байх боломжтой. Хоо марал одон гэрийн эрчим хит арвицсан үрс байж болно. Ноён хүмүүний бие эрхтэн дээр нарийн бие, хөх, сэвлэг, нарийн хоолой гэх мэтээр нэмэгдээд явчихна. Ингэж амин сүнсний хүйсийн итгэмжлэлийг айлтгана. Энэ зүйл тохиолдлыг тайлбал тухайн одон гэрийн эрчмийн арвидал дор үр олдсон байна гэсэн үг юм. Хоёр эс хоорондоо нэгдэн нийлээд хуваагдах тэр агшинд мөн хоо марал одон гэрийн эрчим бууж байх агшинд үрээ тээж байгаа хатан хүмүн шогшсон бол эрчим нь ийн арвидах боломжтой. Амин сүнс дээрх бүх чадвар онцлогуудтай гадна мөн бэлэг хүчтэй байдаг юм шүү. Оддын хүүхдүүд. Тэнгэрийн хил хязгааргүй уудам орон зайд 7 бурхан хоо марал бүрт чон хүн таван өнчин цагаан гих мэт үе олон одон гэрүүд бий. Тэр одон гэрүүд дотор үйл хэрэгээ дүүргэн шогших маш олон сүнсүүд байна. Биднийхээр бол онгод, өвгөд, эзэд юм. Одон гэрийн эрчмүүд дэлхий дээр бууж чадахгүй байх аваас хаалтан дотор дэлхий дээр одон гэрийн эрчмийг тосон авдаг хүртүүд байдаг бөгөөд тэр хүртүүд хаагдах мөн эрчмийн холбоос тасарсан үед эсвэл дэлхийгээс одон гэр рүү эрчим хүрэхэ байх үед хаалтаа хаагаад тухайн одон гэрээс сүнсүүд буюу өвгөд нарт хорвоод давтамжтайгаар бууж ирдэг. Ингэж хүмүүн биед хувиран буухтай амин сүнс нь болдог. Амин сүнс болон ирж буй тул нийгэм биед цуг орших, ясан, цусан, махан үйлдэлийн сүнсүүд нь амин сүнсний завхрамждор үйлээ дүүргэн оршино. Цуг оршихдоо бусад сүнсүүд амин сүнсний үйлийг дэмэндэг. Одоогоор титмэн, өнчин цагаан гих мэт хид хідэн одон гэр бусад оддын айнууд буюу галактикуудтай ойр байрладаг алсын оддоос ч ирж байна. Тодорхой цаг үед одон гэрүүдийн хүчит цэргүүд буюу одон гэр дотроо эрчмийн үйлсийг дүүргэдэг ямар нэгэн орон зайг нь бүхэлж байсан эзэд дэлхийд олноор бууж ирдэг. Гэхдээ одон гэрийн хариуцсан эзэд бууж ирдэггүй юм шүү. Ийм учраас эдгээр хүчит эзэд нь хүмүүний амин сүнс болж буун эрэхтэй урд төрлийн хийгээд одод оршихуйд оршиж байсан амьдралын эрчим болон мэдээллийг эхийн алтан сав дотор ураг бүрэлдэн байхдаа эхээс мэдлээд сурч мэдэн боловсрон хөгжөгдөөж
Гээлгүй ямагт өөртөө тогтоож байх чадвартай байдаг. Нэгэн зорилго нь болсон эрчмийн солилцоо холбоосын үйлийг дүүргэхийн тулд мэдээллээ алддаггүй. Тийм учраас оддын хүүхдүүд өмнөх мэдээллээ сайтар эргэн санаж байдаг юм. Аль одон гэрээс ирснээсээ хамаарат өөр чадвартай үйлстэй үрс мэдлэнэ. Амин сүнс дээр яригдаж буй туяадын үрс гэрлийн үрс гэд буй. Гэтэл цацрын үрс хаачих вэ? Үрс удахгүй шинээр ирэх гээд байгаа юм болов уу буурлаа? Цацрагийн үрс өдгөө дөнгөж эхлэл хэсэг нь бүрэлдэн бий болж буй учир мэдлэх болоогүй. Ирээдүйд ирэх үрс юм байна. Ирээдүйд цацраг туяадыг удирдсан маш хүчтэй үрс ирэх болно. Домб байлаа гэхэд цацрагийн хүчээр хайлуулдаг, урсгадаг, химийг нь жижигрүүлдэг тийм л хүчтэй үрс тэд. Ийм үрс хорвоо дэлхийд цөөхөн бөгөөд тун урт хугацааны зайтай давтан мэндэлдэг. Өмнөх түүхийн цаг үед 20,000-аас 30,000 жилийн хооронд 7-оос 16 хүртэлх тоогоор төрж байсан. Туяадын үрс бол бусад үрсээс ухаан, хүч чадлаараа ялгагдана. Оддын үрс урд төрлийн үйл хэрэгээ санаж байдаг бол туяадын үрс эгэл жирийн үрстэй бараг адилхан амьдрана. Та нарын танин мэдээд буй улаан туяа, ягаан туяаны эрчим огторгуугаас дэлхийд буух нь багасаад буй учир тэд мэдлэнэ. Туяадыг сүнсгэл биеэрээ дамнуулан дүүргэж оршихч гэлээ арга биеэр туяадыг удирдан залах нь бараг үгүй. Өөрөөсөө туяадыг гаргахгүй. Махан биеийн хүчин чадвар, ариун буй учир сүнсгэл биеэр туяадын үйлсийг дүүргэнэ. Дээрх 3 төрлийн үрсээс гадна огторгын үрс гэж бас бий. Огторгын үрс гэж нэрлэгдэх дайчид нь дэлхийн ээж хүчээ алдаж, сарнин задрахад ойртох үед хүмүүн биед бууж ирээд огторгын хэмтэй дэлхийн химийг нэгдүүлэн засах буюу огторгын химийн гажуудлыг эсвэл дэлхий дээр буй химийн гажуудал, эрчмийн урсгалуудыг засах, солиртой мөргөлдгөөс сэргийлэх гэх мэт үйлсийг дүүргэдэг. Мөн дайдан тулалдах чадалтай, арга ухаан, махан биеийн хүчин чадал гэхээс илүүтэй бэлэг биеийн чадал нь хүчтэй оршино. Зүйрлвээс ийм үрсийг нэг талаар нь элч нар, нөгөө талаар нь хүмүүний махан биед буун ирж буй учир балчир үрсэд тооцоолон айлтгаас өөр аргагүй. Огторгон үрс давтагдаж бус зөвхөн нөхцөл бүрэлдэх үед л бууж ирдэг. Одоогоор бууж ирсэн юм уу? Дэлхий арай задарчгаагүй байгаа шүү дээ. Үгүй ээ, үрсийг аривдуулан дараагийн хим рүү оруулна гэж өвгөн би өмнө хэлсэн дээ. Тэр үеэр л бууж ирнэ. Хамгийн сүлд хизээ бууж ирсэн байсан бэ? Галуу юулхийн өмнө бууж ирдэг юм. Галан, усан гэд галууд юулих цаг үедээ зэрэгцэн ирдэгэ. Олноороо бууж ирэх үү? Хамгийн ихтэй 1000 гаруй бууж ирнэ. Хаа сайгүй аль ч улс орон бууж ирж хитэн талаас нь засна үсттэй. Тийм ээ. Эдгээрээс гадна бас нэгэн төрөл буюу засгын ертөнцийн үрс гэж бий. Манай эзэн Чингис хаан шиг үрсүү эдгээр үрс нь онцгой чадвартай учир өөрийн ард түмэндээ бурхан мэт шүтэгдэн дээдлэгдэж байсан уу буурлаа. Зарим нь тийм, зарим нь үгүй. Засгын ертөнцийн үрс шүү, элч нь биш. Одоо энэ цагт дэлхий дээр цөөн хэдхэн үрс мэндэлсэн байгаа. 3 үр байна хэмээн хэл чимээ дуулдаж байсан. Нарт хорвоогийн хим тэнцвэр нь арвидсан эсвэл тогтон бүрэлдэж дөнгөхөөргүй болсон. Байгаль ижийн хэсэг эрчим нэг гүнээр ялгарч чадхааргүй болсон үед эдгээр үрс мэндэлдэг. Тэд гажигт үйл хэрэгт оршиж байгаа газарт л турдаг юм аа. Тэр л ошгойда байгаад байх уу? Тийм ээ. Зөнгөөрөө, зүн совин мэдрэхүйгээрээ дамнуулан хорвоо дэлхийд үйлсээ дүүргэн оршноо. Жижигрүүлсэн им хувилбарууд нь бас байдаг бах, тийм ээ? Тийм ээ. Хүч чадлыг хуваасан байдаг. Мөн өөр амьтдын төрөлд мэдлэн Аз, шоргоолж гэх мэт. Байгаль дэлхийн эрчмийг өөрийнхөө сүнсний эрчим чадвараар засах өгөгдөлтэй хүмүүнд
Одоо чиний гიშгсэн газраас цэцэг урганаа гэж сүнснийхэн чадварыг уншиж өглөө гэхэд тэр үгийн цаад бэлэг утга нь аль нэг тамгаар нь тэнгэртэй холбоод эрчмийн сувгийг нь биеинд нь нээж эхлэв. Одоо сүнсгэл биеийн эрчмийн хүчээ хураагаад ирэхээр явсан газарт тань байгаль ижийн болон шин мандлын эрчмийн холбоо сувгаар нь бууж дэмнэн гэж тайлах учиртай байтал аргын сэтгэхгүйгээр сэтгэн гიშгсэн газраас нь цэцэг ургана гэж тайлбарлсан хүмүүс байна. Бэлэг ухаанаар нь тунгаах хэрэгтэй юм байна. Ийм үрсийг төрөхөд эцэг их нь хэрхэн таних вэ? Ер нь таних шаардлагатай юу? Баг дээр нь танивал энэ амьдралын зорилгоо биелүүлэхэд нь дэмтэй болов буурлаа. Энэ үрс өөртөө хүчин чадлаа гаргаж байгаа учраас бусад эгэл жирийн үрсээс ялгарн торойгоод гараад ирнэ. Ангаах шидтэй байлаа гэхэд ээж аавынхаа өвцөн хэсэгт гараа хүрхэхийн төдийд ангаах эсвэл орон зайн уйлдээ байлаа гэхэд цуг байгаа ээж аавдаа мэддэхгүй хэмжээний эрчмийг гаргах гэх мэтээр торойн гарах учраа ээж аав нь тэгж хоройд бас ялгаад байх учиргүй. Сүнсэндээ тээсэн чадвар нь улам бүр гаран ирж дэлхийгдэн оршино. Энэ төрлийн үрсийн нэг нь бүрүү сургай юм байна. Тэр хүмүүн эрчим дамнуулах чадвартай гэгддэг. Энэхүү эрчим дамнуулагч сувг тодорхой хэмтэй цартай байлаа гэхэд түүнээс нь хэд дахин давуулан хүчлэн эрчим буулгасаар байгаад сувгаа гэмтээсэн байх боломжтой юу? Тийм байх боломжтой. Одоо тэр хүн бусдыг ангааж чадхаа болсон гэцгээх юм байна лээ. Нэг ангаах чадвартай хүмүүн нэг зэрэг 50 хүнийг эрчмээр засах хязгаарлагдмал хэмтэй байлаа гэж бодъё. Тэгвэл нэг зэрэг 200 хүнийг засахын тулд үлдсэн 150 хүн дээр эрчмийг бас буулгахын тулд дээд оршихуйгаас эрчмийг татан өөрөө дамнуулан буулгаж болох болов буурлаа. Боломгүйтэй дүх хэрийн бэрх дамнуулан татах орон зайн байсан ч буулгах эрчмийн холбоос нь зөв сайн байсан ч дээрээс ирэх эрчим бас 150 өрсийн махан биед аривдан өгөгдлийн хязгаарыг давах аваас эрхийг нь хаах эсвэл хүчийг нь багасгах эрчмийн холбоосыг бууруулах чадал өгөгдөд бий. Энэ бол нэг талаар шидэд шунаж байгаагийн хэлбэр юм шүү дээ. Ямар үед амин сүнсийг амьдрах хугацаанаас нь өмнө татаж авах эсвэл хугацааг нь сунгах вэ буурлаа. Хугацааг нь нааш татах боломж тун ариун, харин сунгах боломж тун бага. Амин сүнсээр буюу бусад сүнсээр эсвэл махан биеэрээ өгөгдлөө бүрэн дүүргэсэн байвал хүмүүн цагаасаа өмнө өнгөрч тэнгэр өөд хальж болно. Нэгэн үр 77 жил 6 сар 3 хоног үйлсээ дүргэх хугацаатай чадвар чадамжтай ирлээ гэхэд хийх чухал үйл байх. Өөрөө сэтгэлээрээ хоргогдсон байх зэрэг шалтгаанаар цааш хэд хоног илүү амьдрахад тун бэрх. Хүч чадварыг өгсөн эсвэл эрчмийн ширхэглэгийг буулгасан бол тэр хүртэл амьдрна. Зарим нэгэн чухал тохиолдолд мөчлөг дор хугацаа нь уртсах үе бий. Тэнгэр хийгээ докторгүй ертөнцид дэм тусдаа ямар нэгэн үйл хэргийг дүүргэх хэм хэмжээний чадaltaй үр хийгээд тийм сүнснүүдийн бүрдэлтэйгээр мэндэлсэн бол маш чухал бөгөөд далд оршихуйд хэрэгтэй үйл хэргийг дүүрэхэд хідэн гариг дутуу байвал түүнийг нь заавал нэмж уртсгана. Алтан хайрцаг нийлэхээр илүү нассан байна гэж гардаг. Зарим хүмүүсийн дунд эсвэл насаа уртсгах боломжтой гэсэн яриа байдаг. Сайн үйл хийгээд байвал нас уртсна гэж ойлголт бас байдаг буурлаа. Амин хийгээд бусад зүйлсийг бүрэлдүүлэхэд амин сүнсний үйл хэргийн хэм хэмжээ, цар, хідэн хаврыг туулах зэрэг нь тогтогдсон байдаг. Тэр хугацаагаа дүүрэгвэл зам ёсоор тэнгэрт халилаа гэдэг. Ямар нэг хар эрчмийн тохиолоор эсвэл харийн үеийн дайрлагаар хугацаанаас өмнө халихыг зам бус мордлоо гэдэг. Бие үйл хайхарснаар хоол хүнсний зохисгүй хэрэглээгээр тэнгэрийн шийтгэлээр ямар нэгэн байдлаар зам бусаар мордлоо гэхэд тэр сүнс эргэн хүмүүн болж төрөхдөө өмнөх төрөлтийн даалгаврыг дахин гүйцээх үүрэг автгүй буурлаа.
Өмнөх төрлийн гүйцэтгүүлэхийн тулд дараа төрөлтөө иргэн даалгавраа авч ирдэг. Нэг талаас харвал тэрийг үүлийн үүрэг гэж бас хэлээд байгаа. Бидтэй тийм ээ бурлаа. Тийм ээ. Нэг өчиг ухаандаа үүлийн үр зоригтой төрөөд зорьсон үйлсээ дүүр гэж дөнгөөгүй халин мордвол нартад хүмүүн болон иргэн мэдлэгтэй дүүргээгүй үйлсээ дүүргэхийн тулд иргэн дурдаг юм. Хэрвээ амьдрах хугацаанд дүүрсэн ч түүнийг амьдруулахын тулд эд эрхтэн шилжүүлэн суулгах ч юм уу ямар нэгэн аргаар амьдруулад байвал ямар үр дагавартай вэ? Хугацаанд дүүрсэн амин сүнс мордчихгүй буурлаа. Амин сүнс нь мордсон бол тэр үед ямар ч сайн эд зүйлийг биедээ тааруулснаас үл хамааран үр шимийг нь үзэхгүй халах болно. Хиймэл аппаратны тусламжтайгаар зүрхийг цохилуулад биеийг нь ямар ч мэдрэл мэдээгүй байлгаж байдаг. Аль хэдийнэ сүнс нь байхгүй болсон байдаг. Хагас өглүүдээр оршин тогтноо. Зүрхний аппаратын тусламжтайгаар амьдраад байх нь насан болоогүй мөн махан биеийн хүчтийнхээ амин сүнсээ тогтоон барих тэнхээтэй байна гэсэн үгөө бурлаа. Зүрхийг нь цохилуулан уураг, тарих, уушиг зүрхийг өхүүлэхгүй байж дөнгөвөл тэр сүнс махан биедээ буцаж орон амьлах боломжтой. Алтан хайрцаг нээж уншдаг ламнар нэлээд сайн уншаад байдгүй. Сайн танин мэдж сүнстэй холбогдож байгаа өрсөж байна, холбогдохгүй өрсөж байдаг. Алтан хайрцаг уншина гэж юуг гаргаж ирэн уншихыг хэлдэг юм бэ? Сүнсийг нь уншихыг хэлдэг юм болов? Махан биеэс цул болон гарч ирсэн сүнс уншиж буй үрд эрчмийн ширхэгүү дээрээ мэдээллийг дамнуулж буй юм. Танддаг үрс байна, төлөвлөдөгч үрс байна. Тэд өөрсдийн чадал арга барилаар эрчмийн ширхэггүүдийг уншиж байгаа. 80 наслах төөрөгтэй хүн байлаа гэхэд 75 наслаад өнгөрлөө гэвэл үлдсэн 5 жилийг нэрлэгт очихгүйгээр завсрын ертөнцид өнгөрөөхөө буурлаа. 75 жилийн хугацаанд дотор ямар үйлсийг дүүргэснээс нь улбаална. Эрлэг өвгдийн дэнсэнд хүрч очих чадал байгаа эсгээс хамаарна. Чадалгүй бол 5 жилиг завсрын ертөнцид өнгөрөөхөөс өөр аргагүй. 80 наслахаас 75 наслахтаа махан биеэр хийх үйлсээ дүүргээд бэлэг ертөнцийн таниагүй үйл нь үлдсэн байлаа гэхэд тэр 5 жилийн хугацаанд түүнийгээ таньчаад явна үсттэй. Танихын тулд хэн нэгний дэргэд очиод мэдээлэл уншиж, заалгаж, бясалгаж, суралцаад сүнсний ертөнцөөр аялаад үйлээ хийгээд тэгж байж сая оршиж байгаа бидтэй. Тийм ээ. Эрчмээс нь бас авнаа. Алтан хайрцаг нээж уншаад нас нь болоогүй байна. Энэ хүн төрлөө олоогүй байна гэж хэлдэг нь завсрын ертөнцид үлдсэнийг хэлээд байна уу? Эрлэг аваад явсан бол өөрөөр хэлэхүү бурлаа. Энэ хүн нас нь болоогүй байна, төрлөө олоогүй байна гэвэл эрлэгт шүүгтэй тамд байж болно. Эсвэл завсрын ертөнцид гатсан байж болно. Ямар нэг идтэй шунан хорогдсон байж бас болно. Төрлөө олоогүй байна гэдэг нь дараагийн төрлөө олоогүй байгааг хэлж байна уу? Эргэлгийн дэнсээр ороод дараа төрөлтөө амтан болно гэж бодъё. Тэгээд амтны төрөлтөө хараахан төрж амжаагүй байгааг бас төрлөө олоогүй гэж хэлж болох уу? Амтны төрөл рүү доошилж амтан болох хувьтай төөрөгтэй учирсан эсвэл амтан дүрээ олон мэдлээгүй байгаа бүгдийг нь хэлж байгаа юм. Буян их хураагаад байвал нас уртсан гэдгийн тухай та хэлж өгнө үү? Махан биеэр дүүргэх учиртай үйлсийг дүүргүүлэхийн тулд буян үйлдүүлэх тухай ойлголт. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс, амьтад, байгаль ижийг гэх мэтээс эрчим болон үйлсийг нь саадгүйгээр дүүргүүлэх хүчийг гуйж байгаатай адил гэсэн үг. Махан биеэ орхин одоход хорогдох зүйл үгүйгээр дараа төрөлтөө хүрэх зам нь саад тодорхойгүй байлгахын тулд тохоо шувуудыг хооллох, моддыг тарих гэх зэргийг буян төлсийг дүүргүүлдэг. Орос оронд ийм нэгэн ойлголт байгаа. Жишээ нь
Нэгэн хүмүүний дээд бие 11-р хэмжээстэд оршдог байжээ. Тэр хүмүүн хорвоогоос халиад сүнс нь ирлэгт дэнслэхэд хийсэн үйл таниагүй эрдэм ухаан сэв бохирдол зэргээсээ хамаарад буцаж 11-р хэмжээс рүү шууд очиж чадхааргүй байж. Тэгээд доод 1-2 хэмжээстүүдэд бохирдол хар эрчмээсээ гээж цэвэрлэхийг нь цэвэрлээд таниагүй эрдмээ сурахыг нь сураад хэмжээс дахин дээшилсээр 9-10 дугаар хэмжээстэд очиход 10 жил болж байна гэх ойлголт байна. Тэр зөвөө буурлаа байж болно. Дэлхийд байхдаа сүнсэндээ хураасан бохир эрчмүүдээс салгалахгүйгээр нас барлаа гэхэд шууд дээд бие буюу 11-р хэмжээс рүү очиж тасан цогцож чадахгүй юу? Тэр оршихуйг бохирлох учраас тэр олон хэмжээстийг дамжин туулж байна уу? Бурлаа. Тийм ээ. Ирлэг дэнслэгдээд бохирдол буюу үүлийн үр үгүй байвал тэр хэмжээст рүү хүрч болно. Бохирдолтой байвал зохих хэмийн ял, зэм, шийтгэлээ ирлэг тамийн үгдэд тамлуулж эсвэл ташуур дуулж явсаар шаардлагатай эрчмийг сурчхаад дээшээ бусад оршихуйдад дамнан тамлалтын хугацаат үйл хэргийг дүүргээд дээд бие буюу тэнгэрийн сүнс буй оршихуйдаа очно. Оддоос мөн өөр оршихуйдаас үүлийн үргүй шин сүнсүүд ирж байна. Тэд дэлхий дээр мэдлээд буцахдаа үүлийн үрийг тээсэн бол ирлэгт бас дэнслэгдэхүү буурлаа. Махан биеийг онон төрж буй учир ирлэгийн дэнсээр заавал дамнана. Зорьсон үйл хэрэгээ дүүргэн үү? Ямар үгийн алдаа гаргаж вэ? Ямар эрдмийг сурсан байна вэ? Хар муу хорт үйлийг хийсэн үү гэх мэтээр дэнслэнэ. Даяач хүмүүс амьдрах хугацаанд өөрийгөө цэвэрлэн үеийн үрээс ангид байж ухамсараад цэвэрлээд хадгалан гэгээрч дээш гарах зорилготой байдгүй буурлаа. Хар цагаан хоёрын цагаан хэмийг арвидуулж буй хэрэг юм аа. Нэг хүмүүний аав нь онгод болон дээшлээ гэхэд өөрийнх нь хийсэн үүлийн гавьяандаа дээшилж байна уу? Эсвэл үр хүүхдийнх нь хийсэн сайн үүлийн үр шим дэм тусаа үзүүлсэн байна уу? Дээрээсээ ч би, доороосоо ч дэмснэн ч бий. Удам хугацааны алдар хүнд тэнгэрт унахад хүргэсэн шалтгаан нь доороосоо буюу удам нь болохгүй үйлийг хийдгээс болох бөгөөд дээд өвгдөөс эхлэн нурдаг. Нурваас дээд өвгөд нь тарчигхан оршдог. Тэгтэл өрсөн зөв үйлсийг дүүргээд өөртөө танин мэдээд байгаль ижээ дэмтэй үйлсийг дүүргэх мөн буянт үйлсийг дүүргэн сайн байвал тэнгэрт бие эцэг өвгөд удам нь дээшээ твшээд сэнтий ахиад удмын алдар хүнд нь дээшлэнэ. Дээшилснээр завсарт үлдсэн удмын сүнсийг ч дээш гаргах боломж ч бий. Үүнд ямар хууль уйлчилж байгаа вэ буурлаа? Сүнсний тухай хууль дор жаяглан захирагддаг. Амин сүнсийг зүрх, тарих, уушиг гурвын алтан гурвалжин оронд зайд оршдог гэж байдаг. Яг голд нь оршдгоо буурлаа. Хүмүүний биед буй бүх сүнсүүд нэг нэгнийхээ араас чагсаж дараалсан байдалтай байрладаг. Хамгийн дотор талд амин сүнс, гадна талаар нь ясан, цусан, махан сүнс гэх мэтчлэн үрс та нарын махан биед сүнсүүд өөрсдийн эзлэх орон зайтай оршино. Сүнсүүдийг биед оруулахдаа эрэм дараагаар нь оруулах нь цохилтой. Махан биед байрлах сүнсүүдийн талаар үрс та нар тун буруу ойлгодог шүү. Сүнсүүдийг өөр эд эрхтэн дээр байрлаж холбогддог гэж ташаа тунгаадаг. Энэ ойлголт лам нарын сүнс шилжин байрлах гэдгээс ихтэй нэг сард ууланд шинийн 1-нд тэнд, шинийн 15-нд энд тэр өдөр толгойд байрлана гэх мэтээр гүйлгээд байдаг. Эндээс тийм түгээмэл ойлголт үүсч тархсан байхаа бурлаа. Сүнс ноёлох ухаан, төвийг барих ухаан гэж өөр үйл хэрэг бий. Амин сүнс ихэвчлэн аль нэг од гариг ирэхс мананцрын цөм буюу галан дундаас гаралтай тийм ээ бурлаа. Тийм ээ.
Цагаан эс, өндгөн эс хоёр хоорондоо нэгдэн учиглагдаж эхийн алтан самны хаананд бэхлэгдэн тогтоод эсүүд олон хуваагцаар бөөрийнхий дүрээс могоон дүртэй хувирах үед эхээс анхны цус урагт ирж анхны цохилт бүрэлдэн эхлэх мөчид амин сүнс буун ирдэг учраас тэр үед тун болгоомжтой байж аминд халтаа үйлээс холуур байх учиртай шүү. Амин сүнс ирэх үед түүнийг махан биеэр дамнуулахад эсвэл тогтооход дараах шалтгаанаас болж тогтдоггүй. Үүнд саадтай ямар нэгэн хар бараан үйл дүүргэх, зүхэлд муу үг хэл гаргах, муу эрчимтэй орон зайд байх зэргээс болно. Мөн эцэг их хоёр талын удмын хоорондоо нэгдэн нийлэх юм нь таарахгүй байх. Эсвэл тэнгэр хийгээд газарт хориг саадтай бол гадуур жирэмслэлт болно. Үр тогтон бий болсон ч эхийн сав нь тогтдоггүй. Үүнээс гадна эцэг их хоёрын цус хоорондоо таарахгүй түлхэлцэн их эсийн хоригоор дамнаж цус хүрдэхгүй тохиолдлууд бас бий. Хоорондоо нэгдэн нийлэхгүй бүр цаашлбал нийлэх учиггүй тамхтай удмуудын дундаас амьгүй, тогтоогүй, савнаас их хазаасан ураг бий болтгоо. Эхийн цус байлаа гэхэд эцгийн цусны мэдээллийг агуулсан цагаан эсийг шалган үзээд цусны мэдээллүүд нь хоорондоо таарахгүй байх аваас эхийн цус их эсийн хоригийг давж үрдэн дамнан хүрдэггүй. Эхний удаад барьцалдсан ч хоригийг даван анхны гол амин судсыг бүрэлдүүлэн бий болгож чадахгүй учраас урагт амин сүнс бууж ирэхгүй. Энэ цагийн хэллэгээр эцэг эхийн цус тохирохгүй гэж хэлж буй. Хоорондоо нийлэх учиггүй эсүүдийн мэдээлэл нь огт таардаггүй удмууд бий. Өртөө болд чадахгүй байгаа гэр бүлүүдийн дотор ийм шалтгаанаар болохгүй байгаа нь хэд хэдэн хувийг эзэлж байгаа. 10% хувь л байгаа.